Төрийн албаагчдын хувьд бас өнөөдөр ипотекийн зээлийн асуудлыг ярьдаг. Энд өнөөдөр ипотекийн зээлийг одоо орон сууцны хүртээмж, орон сууцны үн өндрөөс болж өнөөдөр бас тэр болгон төрийн албаагч бүгд тэр оролцож хүртээмжтэй одоо оролцож чадахгүй байгаа. Энэ төрөл төрөл хэлбэрийг нэмэгдүүлж хүртээмжийг нь хүрэлцээтэй болгоё гэж бодлого дэвшүүлж байгаа. Зөвхөн одоо Улаанбаатар хотод Ховд аймагт нийтийн барьсан одоо орон сууцнд сая 500-аас одоо 2 сая гаруй төгрөгийн үнэтэй орон сууцнд орох биш. Хашаандаа сайхан амьдрах бололцоо боломжийг бүрдүүлж өгье. Энэ хүрээндээ хашаандаа орон сууц барих сонирхолтой иргэдэд өөрсдөд нь орон сууцны одоо зээл болгоё. Төрийн бодлого тогтвортой байх ёстой, төрийн бодлого залгам чанартай байх ёстой. За дээрээс нь төрийн албаагч маань мэрэгшсэн чадварлаг төрөө гэсэн сэтгэлтэй иргэндээ шуурхай хөнгөн үйлчлэг байх ёстой гэсэн зарчим бод одоо байгаад байгаа. Тэгээ төрийн албанд нөгөө мэрит зарчим гэж байдаг. Мэрит зарчим тийм ээ. Тэр одоо мэрит зарчмаар төрийн албанд дэвшүүлэх, ажил томилох, сонгон шалгуулж ажилд авах гэдэг юм маань өнөөдөр алдагдчихад байгаа. Төрийн албаны тухай хууль улсын хурал дээр бас батлагдах гад явж байгаа, бас батлагдаж амжаагүй байгаа. Ер нь бол цаашдаа бид бас нэг томоохон төрийн бодлогоо бид 2030 он хүртэл урт хугацаанд тодорхойлж чадсан. Үүнтэй холбогдуулж төрийн албаагчдад тогтвортой мэрэгжсэн ирээдүйдээ санаа зовхгүй би түрүүн хэлсэн шүү дээ. Төрөлдөө хоёргүй сэтгэлээр иргэндээ ээлтэй зүтгэх бололцоо боломжийг олгоё. Тэгэхгүй өнөөдөр халагдчих вэ, маргааш нэг дараагийн солигдчих вэ, нэг нам солигдохоор нөгөөх нь ажилгүй болчих вэ гэж тийм айдастай. Тэрнээс бол боломж олдсон дээр нь ашиглаад авъя гэдэг байдлаар сэтгэлгүй ханддаг асуудлыг одоо цэг тавих болсон. Тэр үднээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж төрийн албаагчийн дархлааны тухай хуулийг санаачлан батлуулна гэсэн байна. Өөрөөр хэлэх юм бол хэн нэгэн албан тушаалтнаас хэн нэгэн ямар нэгэн улс төрийн нам эвслээс үл хамааран төрийн албандаа сэтгэл амар тайван хоёргүй сэтгэлээр чин шударгаар хөдөлмөрлөх бололцоо боломжийг бүрдүүлнэ гэж улс төржиж талцаж хуваагдахаа болио гэдэг асуудлыг ярьж байгаа. 2012 онд мөн л ардсан намыг олон улс яг энэ цаг үед засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт улс төрчхөө болий зөвсөж ойлголцож ажилладаг байя гэж хэлж одоо Монгол улсын төрийн бодлого тодорхой байх ёстой, тогтвортой байх ёстой, хоорондоо уялдаатай байх ёстой гэдэг асуудлыг ярьж байсан. Харамсалтай нь хэд их улс төржсөн, хэд их талцаж хуваагдсан энэ хүрээндээ одоо төрийн албаагчдыг хоморголж халах, улс төрийнх нь үзэл бодлоор нь ялгуурлах ийм асуудал газар авсан. Энэ алдааг бас засах шаардлага бол байгаа тий. Засах шаардлага. Цаашдаа бид бас энд анхаарах ёстой. Тийм болохоор одоо төрийн албаны тухай хууль батлагдсан, төрийн албаны дархлааны тухай хууль их хурал дээр бид бас санаачлан батлуулна гэж байгаа шүү дээ. Ингэхдээ мэдээж одоо төрд ямар нэгэн одоо улс төрөөр жүж биш төрийн төлөө хоёргүй зүтгэх ийм л хүмүүсийг ажилуулахын бодлогыг баримтлана.